Хүүхдийн төрөлтийн үед амьд үлдэх боломж маш сайж ирсэн. Ослог эмнэлгийн үеийн түргэн тусламж гайхалтай. Хэрвээ мотоциклийн ослоор бяцлагдчихсан байлаач эвлүүлээд л тавьчих юм. Энэ тал дээр тэд үнэхээр гаргууд. Өвчин эмгэг ёстой нойл. Ангаах тэр жигтэй энийг буруугаар ойлгочихсон байгаа. Бүр зөв хооллолтыг заадаг ангаахын сургуульд нь хүртэл витамины их тунгийн талаар заадаггүй. Бүр уламжлалт ангаахын эмчилгээ заадаг ангаахын сургуулиудад зөв хооллолт дээр тэр болгон анзаардаггүй. Тэр зүгээр л толгой тогсон болдог. Хэрвээ юмыг зөв зүйтэй хийе гэвэл гол нь хөмбөр энийг ухамсарлаж өөрсдөө л гардан хийх учиртай. Та унших хэрэгтэй. Мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Үнэхээр та энэ мэдээллийг авахыг хүсч тэмүүлэх учиртай. Бүр та витамин ууж зөв хоолж ногооны шүүсийг шахаад суухаар хүртэл идэвхтэй байх хэрэгтэй. Та зөв замаар амьдрах ёстой. Энэ киног үзэж байгаа хэн ч байсан өөрсдийн амьдрал, гэр бүлийн амьдрал, хүүхдүүдийн амьдрал, бүр дэлхийн амьдралыг өөрчлөх үгүй гэдэг ямар нэгэн сонголт гаргаж юм бодсон л байж таарна. Бас гол нь ногоон ургамал маш чухал гэдгийг ухаарна. Хэрвээ зөв сонголт хийсэн бол хүнсний сонголт маань өнөөдрөөс өөрчлөгдөх ёстой юм. Хэрвээ бид хоолны сонголтоо өөрчилвөл бид газар тариалан тэр дор нь өөрчлөх болно. Бид жишээ нь эрдэн шиш, тариа, төмс, шар буурцгийг сонгохон болж супер ногоон ургамал, органик хүнс, түүхий эрүүл хүнс рүү тэмүүлэх болно. Хэмээн бодисоор зохицуулагддаг том хөдөө аж ахуйн байгууллагууд байсан ч бид юмаа ургуулж чадна. Бид гений хувьд өөрчлөлтөд эрдэн шиш тарж байна. Бас энэний хажуугаар өөр хүмүүс хамгийн шилдэг гоож жимс тарж байна. Олон янзын сонголтууд байна. Тэгэхээр юуны өмнө хийгдэж байгаа зүйл маань үр дүнгүй байгаад байвал үр дүнгүй л байх болно. Хор тавдрын гаралт ихсэл байна. Зүрх судасны өвчин, цус харвалт нь ч мөн адил ихсээр байна. Альцгеймерийн өвчин, ой тогтоолт муудалд хариу үйлдэл үзүүлэх чадвар муудах нь харагдаж байна. Өөрчлөлт ойрч шорл байна. Хуучны аргууд хэрэг болохгүй байгаагаас хойш бид юу хийх хэрэгтэй вэ гэвэл бид цоош нь үзэл санааны цогцыг үүсгэх хэрэгтэй. Бид бүр үндэс суурь руу нь очих хэрэгтэй. Үндэс суурь гэдэг маань энэ асуудлууд гардаггүй. Тэрхүү соёл иргэншлүүд рүү дахин нэг өнгийн харах хэрэгтэй. Хэрвээ саятан болохыг хүсэх юм бол саятантай очиж ярих хэрэгтэй. Зүгээр сүүлчийн алтан боломжоо алдчихад байгаа тэр пабд суугаад хэн нэгэнтэй очиж ярил саятан болно гэсэн үг биш шүү дээ. Хор тавдар зүрхний өвчнгүй 100 жил амьдардаг хүмүүсийг олж уулзаж амьдралын хэм маягийг судлах хэрэгтэй. Бид тэр ажлыг хийсэн. Бид шинжлэх ухаанаар сүүлийн 100 жилд энийг судлаа тогтоочоод байхад энийг үгүйсгэсээр л хэлсэн. Миний энэ тал дээр заасан хамгийн анхны хичээл маань 1976 онд байсан. Энийг анагаах ухааны мартагдсан судалгаа гэж нэрлэдэг. Би өнөө хүртэл яг энэ ажлаа л хийсээр ирсэн. Миний бодлоор энэ дэлхийн хамгийн шилдэг эмч бол хамгийн сайн хоол судлаач бол таал өөрөө байх ёстой. Таны дотор хэрэгтэй бүхэн байгаа. Ямар нэг зүйл танд тохиргоогүй тогтоох багж бүх багжууд төхөөрөмж нь зөвхөн таны дотор л байгаа. Сайн мэдэн гэвэл хүмүүс гэдэг зүгээр нэг хэсэг бүлэг манекен биш шүү дээ. Эбрам Линкольн энийг өвөнд тулгасан байдаг. Зарим хүмүүсийг дандаа хуураад явж болно. Бүх хүмүүсийг бол хаяа хуураад байж ч болно. Гэвч бүх хүмүүсийг дандаа хуурна гэж байдгүй юм гэдгийг. Тэгээд л одоогоор хүн амын баг тэн хагасны ихэнх эмчнэрийн хэрэггүй гэж хэлсэн эсэргүүцлийг үйл даган витамин уусаар л байна шүү дээ. Манай олон нийт анагаах ухаанаас бүр илүү төрүүлчихсэн яваад байна. Нэг талаараа бол гунигтай хэрэг. Нөгөө талаас бол баяртай хэрэг. Хүмүүс өвчтнүүд байхan болж хүн байхаар шийдсэн байх шүү дээ. Яагаад эрүүл аз жаргалтай байж болохгүй гэж? Яагаад? Амьдралаа өөрчил, дасгал хий, зөв хоолол, бие чинь дээрднэ. Тэгээд л болоо. Сайхан толгор харагдана. Тэгээд л болоо. Урт наслана. Тэгээд л болоо. Мөн хэм тэгээд л болоо. Энийг хийсний дараа маш том сэтгэл ханамж танд илэрх болно. Хүмүүс би анагаахын мэргэжилгүй, боловсрал байхгүй, мэдэхгүй гэдэг. Гой болж үз. Зөв хоолж, ногооны жүүс сууж, дасгал хийх юу нь хэцүү байгаа юм. Энийг хийхэд их сургуулийн диплом хэрэггүй. Дэндүү амар хялбар, хямдхан, энгийн аюулгүй, үр дүн маш ихтэй. Хүмүүс яагаад энийг хийдгүн ганц том шалтгаан гэвэл өөрийнхөө өмнө хариуцлага үүрэх юм. Бид ингэж байж л амьдрна.
Бид болгоомгүй органик хүнс хэрэглэснээр бид хүч чадлаа эргүүлэн авах болно. Бид үнэхээр чанартай хүнсээр бие хангах болно. Бид тэрхүү ногоонд байгаа цоошин 50 найрлагыг биедээ шингээснээр ямар сайхан мэдрэмж төрөхийг мэдэхгүй байна. Гэхдээ бид эдж буй юмны 80% нь түүхий болгоогүй ногоонууд, жимс, самар, үр, замаг, байцаа, өвс, супер ногоо зэрэг байх юм бол энэ нь маш үнцэнтэй хувь нэмэр таны биед оруулж эрүүл амьдралыг гарцаагүй бэлгэлэх болно гэдгийг та бүхэн бүгд ойлгох хэрэгтэй байна. Ямар нэгэн шидэт сум гэж байхгүй. Авдрыг эмчилдэг химийн сор ганц эмчилгээ гэж үгүй юм. Бас зүрхний өвчнийг эдгэдэг ч юм байхгүй. Гэхдээ энэ бүх хүнд архаг хурц өвчнөөс сэргийлэх бүхэл бүтэн амьдралын хэв маяг байна шүү дээ. Шийдэл энд вэ? Одоо үлдсэн ган шим гэвэл боловсрал байна. Хүмүүс шийдэл юу гэдгийг мэдсэн тохиолдолд тэд ямар нэгэн үйлдэл хийж л таарна. Тэд л шийдэг. Бид хийсээр байх бол. NTV телевизийн кино алба 2011 он. Cheap food that is on me. I used to get high.